За, сайн байна уу? Танд өнөөдрийн мэндийг хүргье. За, намайг сэтгэл зүйч учирч хандсан. За, та өөрийгөө танилцуулах. За, намайг Отхон цэцэг гэдэг сэтгэл судлалын үндэсний төвийн сэтгэл судлаачаар ажилладаг. Цагдаагийн байгууллагаас сэтгэл зүйчтэй ярилцъя гэдэг нэвтрүүлгийг хийгээд эхэлсэн байгаа. Учир юу вэ гэхээр энэ нийгэм олон нийтийгээ сэтгэл зүйн талаарх мэдээлэлтэй болгох. Тэгэхээр хүн гэдэг нь өөрөө сэтгэлийн амьтан байдаг. Тэгэхээр аливаа гэмт хэрэг зөрчилд оролцох түүний хохирогч болох нь өөрөө сэтгэл зүйн бас асуудалтай холбоотой байхаа гэж. Үүний үндсэн дээр сэтгэл зүйчдээс яг мэргэжлийн хүмүүсээс энэ мэдээллийг авахыг зорж байгаа юм. Тэгэхээр өнөөдөр тантай бид өсвөр насны хүүхдийн талаар тэр дундаа өсвөр насны хүүхдтэй эцэг эхчүүдийн талаар мэдээллийг. За өсвөр насны хүүхдүүдтэй эцэг эхчүүд манай хүүхдүүдтэйгээ харилцахдаа юуг анхаарах хэрэгтэй? Энэ насны хүүхдийн эцэг эхчүүдийн онцлог нь юу гэдэг талаар. Тань жишээ баримтаас тодруулах юм бол 2022 он гарсаад 1 сарын дотор хүүхдээс үлдэх гэмт хэрэг буюу өсвөр насны хүүхдтэй холбоотой гэмт хэрэг нь 30 гаруй гарсан. За гэмт хэрэг зөрчилд холбогдсон өсвөр насны хүүхдийн тоо 90 орчим байгаад байгаа. Тэгэхээр энэ маань альва нэг ямар нэгэн байдлаар сэтгэл зүйн асуудалтай холбоотой болов гэдэг тийм таамаглал дэвшүүлээд байгаа. Тэн дээр та юу гэж зөвлөх вэ? Яг эцэг эхчүүд маань яг юуг анхаарах хэрэгтэй вэ? За гэмт хэрэгт холбогдож байна гэдэг маань өөрөө эрсдэл зан үйлтэй шууд холбоотой байдаг. Эрсдэл зан үйлээс үүдэлтэй байдаг гэсэн. Тэгмээд өсвөр насны хүүхдүүд яагаад эрсдэл зан үйлд өртөөд идэг вэ гэхээр эрсдлээ таньж мэддэггүй, эрсдлээ үнэлж мэддэггүй. Тэдний тэрийн хэмжээгээрээ эрсдэл зан үйл нь сэтгэл хөдлөлөөрөө шийдвэр гаргах тэр байдлаасаа болоод санаатаагаар болон санамсаргүйгээр ч гэдэг юм уу гэмт хэрэгт холбогдох юм зүйлсүүд бас байгаа болов уу. Тэгэхээр эцэг эхчүүд маань одоо шинэ хэрвээ одоо ингээ эрсдэл зан үйлийг одоо үнэлдэг болъё эрсдэл зан үйлийг хүүхдээсээ одоо хүүхдээ илүү эрсдэл зан үйлээс сэргийлье гэж байгаа бол ерөөсө хоёр алхам байгаа. Хамгийн ихнийх нь болохоор та маш сайн мэдээлэл өгөх хэрэгтэй. Юу зөв вэ, юу буруу юм, эрсдлээ яаж үнэлэх юм, эрсдэл гэж юу нэг юу хэлээд байгаа гэдэг мэдээлэлээр хангах нь өөрөө эргээгээд эрсдэл зан үйлээс сэргийлнэ. Эрсдэл зан үйлээс сэргийлэх нь өөрөө бид нар эргээд тухайн хүүхэд маань хэрэгт холбогдохгүй байх ч гэдэг юм уу ингээ алсуураа энэ зүйл явж байгаа. Хоёрдугаар гэх юм бол эцэг эхчүүд маань эрсдэл зан үйлээс сэргийлж ийгээд хүүхдүүдэд хит их хориглоод байх тийм ээ. Эсвэл брогт гэрээс нь гаргахгүй байх, найзуудтай уулзахгүй байх. За эсвэл одоо юу гэдгийг танаа найз чинь надад таалагдахгүй байна гэдэг юугаар найзтайгаа найзлах болохыг шаардах ч гэдэг юм уу тийм. Энэ зүйлсүүд нь тэр хүүхдийг тэр эрсдэл зан үйлээс биш яг үүндээ аав ээжээс хүүхдийг холдуулж идэг. Тэр асраа хамгаалагчаас хүүхдийг холдуулж идэг. Тийм учраас та хүүхдээ хямаар байвал магадгүй та хүүхдээ одоо юу хийж байгаа бүгднийг мэдмээр байх юм бол эргээгээд та хүүхдтэйг нээлттэй харилцдаг, хүүхдтэй итгэдэг, хүүхдээ ойлгодог, хүүхдийнхээ мэдрэмжийн ач холбогдол өгдөг. Тийм ээ. За юу шаардлага тавихыг эргээгээд хайр халамжаа бас яаж үзүүлэх юм гэдэг эдгээр зүйлс тэнцүү байх тусмаа эргээгээд нөгөө хүүхд маань илүү нээлттэй одоо альва шинэ асуудлууд толгорох үед тэрийг нээлттэйгээр асуудаг. Ер нь бол эрсдэл зан үйлээс бид нэр сэргийлэх хамгийн зөв зүйл чи одоо нөгөө хүүхд маань ямар нэгэн эрсдэлд өртсөн бол тэрийгээ том хүмүүст мэдэгдэх шүү дээ тий. Тэгэхээр тэгж мэдэгдүүлэхийн тулд хэлүүлэхийн тулд бид нар эхлээд итгэлийг олох хэрэгтэй. Тэр хүүхдийн мэдрэмжийн асуудал өгдөг, ярилцдаг, нээлттэй байдаг. Ийм байдал маань их чухал байдаг. Итгэл үзүүлнэ гэж тэгж шүү дээ тий. Тэгэхээр яг яаж харилцвал хүүхдүүд маань эцэг эхтэй итгэлтэй болох вэ гэж. За яг үнэ яаж харилцах гэхээс урдаад хэдүүлээ сэтгэл зүйн онцлогийг нь хараад үзье. За өсвөр насны хүүхдүүд гэхээр өсвөр нас бол яг бие хүн төлөвшөх одоо яг энэ үе шат маш чухал үе шат шүү дээ тийм ээ. За энэ үе шатад ер нь хүүхдүүдэд шинэ асуудлууд маш их олон шинэ асуудлууд гардаг. За одоо үеийнхэн буюу найз нөхөд чухал болж ирдэг. Сэтгэл хөдлөл тогтворгүй болдог. Гэт энэ хүүхдийн нэг насны онцлог гэдэг зүйл байгаад байгаа. Тэгмээд насны онцлогийг алгасаад бид нар шууд одоо юу гэдгийг шууд одоо харилцааны техник ч юм уу яаж харилцах уу за шууд сонсъё шууд ойлгоё суугаад ярилцчи тий гэл ингэчдэг гэтэл тэр хүүхдийн онцлог гэж юм байгаа тий тэгэхээр тэр онцлогийг нь жишээлэн тайлбарлах юм аа тэр шинэ асуудлууд тулгарна гэдэг байгаа зүйл нь болохоор юу хэлээд байгаа гэхээр хүүхэд өөрийн гэсэн ертөнцийг бий болгож байгаа өөрийн гэсэн үзэл бодолтой болж байгаа тэрнийхээ хэрээр бие дааж эхэлдэг
Өө би өөрөө шийдвэр гаргаж болох юм байна. Өө би энийг заавал хийх ёсгүй юм шүү дээ ч гэдэг юм уу те. Төдий чинээгээрээ хүүхдэд нөгөө шинэ асуудлууд гарч ирдэг шийдвэрлэх зүйлсүүд. За магадгүй одоо юу гэдгийг найз нөхдөд харилцааны зөрчилж гэдэг юм уу те. Эсвэл шийдвэр гаргалтууд гэдэг энэ зүйлсүүд маань өөрөө эргээгээд нөгөө сэтгэл хөдлөл тогтворгүй байгаа байдалтай нийлээд хүүхдэд одоо нэгсэндээ сэтгэл зүйн тодорхой хэмжээний хямралт өртөгдөж ч юм уу тийм ингээд нөлөөлж идэг. Тэгэхээр энэ зүйлсүүдийг бид нэр эргээгээд ойлгох юм бол нэрээ яаж харилцах вэ? За эхлээд 9 насны хүүхэд учраас харилцаад жоохон хүндрэлтэй юм байна. Төвчээр хэрэгтэй юм байна гэдэг юмыг их ойлгочих хэрэгтэй гэсэн. За хэрвээ тэр ингээд сэтгэл зүйн онцлогийг хэдүүл ойлгочлаа. За ер нь ийм сэтгэл зүйн онцлогтой юм байна. Найз нөхдөд чухал юм байна. Тэгэхээр найз нөхдийн хүндлэг хэрэгтэй юм байна. За шинэ асуудлууд тулгарх учраас тэрийг юу чи ямар жижигхэн юм дээр юм сүртэй юм бэ гэж хандаж болохгүй нэ тийм ээ. Мэдрэмжинд нь ач холбогдол. Сэтгэл хөдлөл нь тогтворгүй байх учраас та насанд хүрсэн хүн учраас тэрийг одоо хүүхдэрээ биш та арай илүү насанд хүрсэн гэдэг утгаараа сэтгэл хөдлөлөө хянах, зохицуулах гэдэг ийм зүйл. За хэрхэн харилцах вэ? Хэрхэн харилцах дээр хамгийн түрүүнд хэлмээр байдаг зүйл нь өсвөр насны хүүхдээ хэрхэн зөв хүмүүжүүлэх вэ гэхээс илүүтэйгээр ер нь аав ээжүүд өөрсдөө яаж сайн аав ээж байх вэ? Асран хамгаалагч нь өөрсдөө яаж сайн асран хамгаалагч байх вэ гэдэгтээ хамгийн түрүүнд анхаарах хэрэгтэй юм шиг санагддаг. Тэр нь юу вэ гэхээр тухайн аав ээж, тухайн асран хамгаалагч өөрөө стрессээ зохицуулдаг байх хэрэгтэй. Өөрөө альва асуудлыг даван туулах тодорхой аргачлалтай байх хэрэгтэй. Өөрийнхөө бие хүний асуудал анхаардаг байх хэрэгтэй. Гэтэл та хүүхдээ хүмүүжүүлэх гэж юм, хүүхдээ одоо тий өсгөх гэж ингээд одоо хүүхд рүүгээ хандах байтал таны бие хүний асуудал, таны стресс тэнд гараад ирэх үе. Тэгэхээр энэ ингээд уг нь бол ингээд би хүүхдтэй сайхан л ажилламаар штэ тий. Сайхан ажиллаад хүүхдтэй сайхан зантаагаар ингээд хүүхдтэйгээ сайхан харилцмаар байна. Гэтэл миний бие хүний асуудал, миний стрессээ шийдэж чадахгүй байгаа байдал тэнд нөлөөлөд байгаа хэрэгтэй. Тэгэхээр юун түрүүнд харилцах гэдэг дээр бид нэр эхлээд өөртөөхөө бие хүний асуудлыг нөгөөдөөр өөртөөхөө стрессийг бас зохицуулдаг байя гэдэг ийм зүйл. За харилцахдаа юуг анхаарах вэ? Бид нар нэг юм найз шиг нь бай гэж хэлдэг тийм. Найз шиг нь бай гэдэг чинь ингээл хамаагүй юм ярихыг хэлэхгүй. За эсвэл одоо юу гэдгийг одоо тэр хүүхдийн бүх юмыг зөвшөөрнө гэдгийг найз шиг бай гэж хэлдэг. Найз шиг бай гэдэг үг өөрөө тэр хүүхдийн мэдрэмжинд нь ач холбогдол өгөө. Тэр хүүхдийн мэдрэмж их чухал юм аа. Та тэр хүүхэд ингээд тантай ярилцах гэдэг юмаа хуваалцах гэдэг мэддэг чи эргээгээ тэр хүүхэд надад тэгж санагдсан гэдэг юм л хэлмээр байгаа юм. Тийм учраас та тэр хүүхдийг ямар жоох юм дээр ингэж юм бэ гэх биш. Нэрэн чамд ингэж санагдаж болох юм байна гэдэг энэ талаас нь бас хүлээж аваарай. За тэгэнгүүт эргээгээ нөгөө сонсох гэдэг рүү ороод ирчихлээ. Өсвөр насны хүүхдүүдийн нэг хүсдэг зүйл нь одоо олон насны хүртээс хүсдэг олон зүйл байгаа л да. Тэрний нэг нь нөгөө нэг загнахгүйгээр сонсоосоо гэж хүсдэг. Тэгэхээр та аягүй сайн харилцаагаа илүү сайжруулмаар байл та хүүхдээ загнахгүй, шүүмжлэхгүй, зөвлөмж өгөх гэж яарахгүйгээр сонсоод үзээрэй. Энэ бол хамгийн бас нэг чухал хэсгүүдийн нэг. За тэгээд өөрийнхөө сонссон, ойлгосон гэдгийг илэрхийлдэг байгаарай. Баярлалаа танд. За баярлалаа.